안녕하십니까, 몽친 байна. За өнөөдөр Premiere Pro Photoshop-ийн хичээл биш. За broadcast буюу техниктэй холбогдлоо хичээлүүд эхэлж байна. За техниктэй холбогдлоо бичлэгээ жоохон хөнгөнөөс эхлэгээд за өнөөдөр болохоор screen record хийдэг программыг та бүхэн танилцуулъя. Бас энэ програмаар стрим хийдэг байгаа. Миний хувьд болохоор одоо YouTube дээр бичлэг оруулахдаа дэлгэцийг рекорд хийгээд за мөн камераар бичлэг аваад хооронд нь эдитэлж байгаа. За тэгвэл дэлгэцийг хэрхэн яаж рекорд хийгээд байгаа юм. За саяхан лайв хийсэн байгаа. За энэ програмаар дамжуулаад стрим лайв хийх боломжтой байдаг. За миний хувьд 7 хоногт баг 3-аас 4 удаа энэ программыг, энэ аппликейшнийг ашиглаад лайв хийж байгаа. За маш олон давуу тал байгаа. Тэгвэл өнөөдөр танилцуулах програм ямар програм юм бэ гэхээр Open Broadcaster Software буюу OBS гэдэг үнэгүй програм байгаа. Энэ програм болохоор Mac OS ч бай, Windows ч бай, Linux ч бай, бүхий л компьютер дээр суух боломжтой үнэгүй програм байгаа. За энэ байнга апдейт хийгддэг байгаа. За тэгээ шинэ зүйлүүд зөндөө нэмэгддэг гэсэн үг. За тэгээ энэ программыг та бүхэндээ танилцуулангаа хэрхэн screen record хийгээд байгаа юм бэ гэдгийг танилцуулна. За OBS дээр болохоор та бүхэн зааж өгье гэсэн зүйлсүүд зөндөө байна. За өнөөдрийн хичээлээр ер нь бол хэрхэн суйрлуулах, за бас доторх UI-уудыг нь танилцуулаад за дараагийн бичлэгээрээ за хэрхэн стрим хийх вэ, хэрхэн камер холбох вэ гэдэг ч юм уу. За OBS дээр байгаа бас шинэ төлөвлөлтийг та бүхэнд танилцуулаа явах болно. За тэгвэл бүгдээрээ өнөөдрийн хичээлдээ хамтдаа шууд орцгоё. Гажа. За миний хувьд болохоор OBS суйрлуулаагүй зарилга iMac дээр татаад анхнаас нь яаж эхлэх вэ, хаанаас татах вэ гэдгийг эхлэвч байна. За бүгдээрээ интернет рүү очоод за интернетээс OBS download гэж бичих юм бол хамгийн ихэнд нь гарч ирж байгаа. Харах юм бол Open Broadcast Software гэж байгаа. За тэгээд бүгдээрээ download руу орно. За энэ програм маань болохоор Windows, Mac OS, Linux бүгдэн дээр нь бас хэрэглэх боломжтой байгаа. За та Windows хэрэглэж байгаа бол Windows-ыг дараад за Windows-ыг download хийхэд болно. За миний хувьд болохоор Mac OS хэрэглэж байгаа учраас за Mac OS-ыг хэрэглэж байна. За гэтээ бүгдээр энэ чинь хараараа. Энэ болохоор Apple-ийн Silicon гэж байгаа. За энэ нөгөө M1-ээс дээшээ чиптэй компьютерүүд бол энэ хувилбарыг татаад за эсвэл Intel-ээр хэвээрээ байгаа бол за энийг дээдлийг татах хэрэгтэй. За миний хувьд энэ iMac маань Intel-ийн хамгийн сүүлийн загвар нь учраас Intel-ийг татъя. За татах юм бол бүгдээ download хэсгээр за ингээд 187 МБ юм байна те. Мангар хурдан татчих гарч байна. За бүгдээрээ татсныхаа дараа за энэ програмаа нээж үзье. За нээх юм бол за Mac OS дээр болохоор ингэж асуудаг байгаа. За бүгдээ нэг нь авчи. За энэ үед болохоор яах вэ гэхээр үндсэн энэ программаа аппликейшн хэсэг рүү чирж оруулахад болно. За чирж оруулъя. За оруулах юм бол аппликейшн маань нэг дуу гараад за саунд дуу гараад тэгээ юм суудсан гэдгийг нь бол харж болно. За яаж мэдэх вэ гэхээр өнөөдөр аппликейшн хэсэг рүү очих юм бол энэ чинь байна. OBS гэж суудсан байгаа. За түүний дараа энэ аппликейшн руу оръё. За аппликейшн руу орох юм бол за аппликейшнийг маань уншиж анхны settings хийж байна. За түүний дараа open. За болохоор хамгийн ихэнд болохоор маш олон ингээд тохиргоонууд асууна. Микрофон, камера, микрофон, за бусад төхөөрөмжүүдийг асууна. За бүгдээр контент гэж шууд явчих. За түүний дараа эдгээр одоо микрофоныг холбох уу, за дэлгэц холбох уу гэдээ маш олон зүйлийг эхний ээлжинд асуух байгаа. За түүний дараа бүгдээрээ ямар тааж за шинээр суйрлуулахад болохоор иймэрхүү асуух байгаа. За тэр үед нь болохоор бүгдээрээ рекординг хийх зорилготой учраас за хоёр дахын сонгоод за next. За түүний дараа болохоор video settings гэж байна. За энэ болохоор яг ямар нэгдэрчлэлтэйгээр рекорд хийх вэ гэдгийг асууж байна. За миний хувьд болохоор энэ iMac маань болохоор 5K нэгдэрчлэлтэй учраас шууд дефолтоор гарч ирж байна. За 1080-аар ч гэсэн шууд рекорд хийх боломжтой байгаа. За энийг болохоор энэ чигээр нь ороход next гэе. За түүний дараа болохоор тестинг хийгээд уншиж байна. За энийг дууссаны дараа OBS програмаа бүрэн хэрэглэх боломжтой байгаа. За програм маань болохоор уншиж дууссан байна. За бүгдээрээ хамгийн ихний тохиргоонуудыг хий. За хамгийн түрүү нь болохоор
За одоо энэ source гэсэн хэсэг байгаа. За энэ хэсэгт болохоор одоо дэлгэц, камер, аудио бүхий зүйлсүүдийг оруулж ирдэг байгаа. За бүгдээр энэ нэмэх тэмдэг байгаас. За нэмэх тэмдэг дээр дараад за ингээд маш олон тохирхнууд байгаа. За хамгийн түрүүнд болохоро бүгдээрээ Mac OS Screen Capture гэж байна. За Windows хэрэглэж байгаа хүмүүсийг болохоор Windows Screen Capture гэж байгаа. За энийг бүгдээрээ сонгоно. За тэгэх юм бол Great Name гэж байгаа. За бүгдээрээ энийг юу гэдэг iMac нэрийг нөгөөд окей. За түүний дараа болохоор энэчнээ болохоор screen record хийх тохирхоо асууж байна. За Mac OS дээр болохоор энэ OBS-ийг заавал чеклж өгөх хэрэгтэй. За сая нэг settings хэсэг рүү очих юм бол screen system audio recording гэсэн энэ settings хэсэг рүү очино. За энэ болохоор энэ хэсэгт байгаа security. За бүгдээрээ OBS-ийг чеклэх хэрэгтэй. За код нэх нь миний хувьд болохоор Apple Watch-ороо. За ингээд чеклчихье. За чеклэлцэн. За түүний дараа болохоор энэ чиний display capture дээр болохоор Windows мөн Apple Capture за display гэж байгаа. За display-ийг сонгох юм бол за харж байна бүгдээрээ iMac-ийн маа дэлгэц маань шууд гарч иж байна. За үүний дараа болохоор ямар хэмжээтэйгээр display маань орж ирэх вэ гэдгийг бүгдээр сонгож өгч болно. За хэрвээ хоёр монитор хэрэглэж байгаа бол энэ чинээ бас display нь хоёр өөр монитор орж ирнэ. За алийг нь сонгохыг дуртайгаа сонгоно. За окей дарчи. За харах юм бол миний үндэс нь 1080 Full HD гэдэг хэмжээнээс миний 5K гар бичиж байгаа учраас маш томоор гараад ирж байна. Тэр үед болохоор энэ улаан цэгэн дээр зураастай дааж байгаа бүгдээрээ энэ сайзандаа тааруулахаар screen record хий. За жижигрүүлээ. За нэлээд жижигрүүлэх нэ. За дээр нь дараад за ингээд жижигрүүлээ. За тэгээд энэ энд яг таарахаар ингээд тавих юм бол яг ингээд наалдаж байгааг харж байна. За наалдаад за бүгдээрээ гэж Окей, за одоо ингээ илүү гарч байгаа хэсэг байгуус. За энэ хэсэг болохоор бичигдэхгүй байгаа гэсэн үг. За учраас бүгдээрээ яг центрлээд тавьчих. Окей, яг ингэж тавьсны дараа энэ нэг болохоор ингээд хөдөлгөтөө ингээд маузаараа ингээд ирээ хөдөлгчөөд алдаа гараад байдаг. Тэгэхгүйд бол болохоор маузаа энэ дэлгэсэн дээр бүгдээрээ маус хоёроо дараад за энэ дээр log preview гэж байгаа. За тэгэх юм бол ингээд дарсан ч ямар нэг асуудал гарахгүйгээр ингээд screen record хийж болох байгаа. За бүгдээрээ бичигч байгаа компьютерийнхаа дэлгэцийг гаргаад ирлээ. Одоо бүгдээрээ өнөөдрийн хичээлдээ гол нь screen record хэрхэн хийх талаар л сурах гэж байгаа учраас screen record-ны тохиргоо хийх хэрэгтэй. За тэрийг мөнөөрөө хамтдаа хийцгээе. За мөнөөрөө ямар ч тач өөрсдийнхөө дэлгэцийг бол гаргаад ирсэн байх. За энэ нүдэн дээр нь дарах юм бол ингээ асааж унтраадаг байгаа. За мөн төвжүүлж болдог байгаа. За түүний дараа яах вэ гэхээр бүгдээрээ энэ settings хэсэг рүү очино. За settings хэсэг рүү орсны дараа энэ чинээ output гэж байгаа. За энэ output руу орсны дараа энэ recording гэдэг хэсэг байгаа. За бүгдээрээ хамгийн ихнийх нь болохоор browse дээр дарах юм бол за record хийж байгаагаа хаана хуулах вэ гэдгийг мөнөөрөө зааж өгнө folder-ыгоо. За бүгдээрээ desktop дээр ч юм уу эсвэл аль нэг хаартан дээр нэр өгөөд recording гэдэг ч юм уу нэр өгөөд хадгалах боломжтой. За миний хувьд desktop-ыг сонгочихъя. За түүний дараа болохоор бас чухал зүйл нь болохоор энэ чинь өргөтөл байгаа. Recording format гэж байгаас. За энэ бүгдээр одоо энэ өргөтөл нь видео MP4 одоо янз бүрийн өргөтөл байгаа шүү дээ. Бүгдээрээ энийг болохоор хөвчлэн нөгөө плеерүүд дээр нээгддэг буюу MP4-ээр шууд өгж болно. За эсвэл MP4 нь хамгийн ихнийхээс 3 дахь нь за MP4 гэдэг өргөтгөлийг өгчих юм бол плеер ямар нэгэн хамгийн энгийн плеер дээр болохоор бичлэг маань нээгддэг байгаа. За түүний дараах тохиргоонуудыг үлдээсний дараа бүгдээрээ окей дарчие. За түүний дараа бүгдээрээ зүгээр шууд screen record хийж үзье л да. За энэ чиний харах юм бол start stream гэж байгаа, start recording гэж байгаа. За энэ recording дээр мөнөөрөө дарна. За дарах юм бол за энэ mic болохоор энэ чинь label audio mixer-ийн хэсэг байгаа. За энэ нь болохоор одоо компьютерийн за энэ iMac-ийн микрофоноор болохоор миний дууг одоо recording хийгээд байгаа. За бүүнөрөө бүгд iMac-ийг энэ чинь дэлгэцээ source дээр нэмж оруулж ирэхэд энэ чинь iMac гэсэн нэртэй бас аудио орж иж байна. За энэ нь юу вэ гэхээр за энэ компьютерийн маань
саунд байгаа. За бүгдээрээ болохоор за компьютерийн саундыг өгч үзье. Тэгээ start recording дарах юм бол рекорд маань зогсох байгаа. За тэгвэл бүгдээрээ рекорд хийсэн саяных бичлэгээ үзье. За энэ desktop дээр хадгалсан. За space дараад тоглол. Энэ програмаар дамжуулаад иймэрхүү рекординг хийж болдог байгаа. За бүгдээрээ тэгвэл энэ дэлгэцний нэвтршилийг энэ хэрхэн settings хийх вэ? Хамтдаа тэрийг сурцгаая. За тэгэх юм бол settings хэсэг рүү ороод за бөөнөрөө энэ чинь output гэдэг рүү орно. За түүний дараа болохоор энэ чинь recording quality гэж баавал. За энэ чинь болохоор одоо high quality ч юм уу хамгийн өндөрөөр бичиж болно. За энэ сонголтуудаас өгөөд за бөөнөрөө өөрсдийнхөө битрейдийг бас өгөөд рекординг хийх боломжтой байгаа. За тэгвэл бүгдээрээ OBS дээр audio track-ийн дэлгэцний дуугийн тусдаа за микрофонын тусдаа яаж рекорд хийх вэ? За тэгээд Premiere Pro ч юм уу програмлуу аваад очих юм бол тэр хоёр дуугийг нь хоорондоо салгах боломжтой байдаг. За тэр тохиргоогийн таавын зааж өгье. За үнийг сурчих юм бол маш олон байдлаар таавыг нь ашиглах бүрэн боломжтой байгаа. За бүүнөрөө болохоор за OBS-ийг нээсэн юм байна. За settings хэсэг рүү очсны дараагаар энэ чинь output гэсэн хэсэг байгаа шүү дээ. Тэгээ output mode дээр болохоор simple гэж байгаа. За бас admin set гэж байгаа. Admin set-ийг дарах юм бол илүү нарийн тохиргоо хийж screen record хийх боломжтой. За stream хэсэг байна. За recording хэсэг рүү очсны дараа бүгдээрээ энэ чинь recording форматыг болохоор MP4-ээр сонгож өгөөд за энэ audio track гэж байгаа. За энийг болохоор бүгдээрээ ихэвчлэн бүгдийг сонгож өгөх хэрэгтэй. За ихэвчлэн болохоор дэлгэцний дуу за бас микрофон гэдэг энэ хоёр төрлийн аудио ихэвчлэн орж ирдэг учраас за миний хувьд болохоор эхний хоёрыг сонголоо. За бүгдээ харах юм бол аудио за иймэрхүү тохиргоонууд байна. За эднийг болохоор дефолт тохиргоогоор нь эхний ээлжинд за орхиод за өөрчлөлөө. За окей дарчи. За түүний дараа яах вэ? Болохоор яах вэ гэхээр энэ аудио миксер гэсэн хэсэг дээр энэ settings хэсэг байгаа. За энэний бүхэн дээрээ дарж өгье. За дарах юм бол ийм шинээр ийм түүл гарч ирнэ. За энэ чинь болохоор iMac, за mic aux гэдэг одоо iMac-ийн дуу гэдэг тусад нь гарч ирж байна. За энэ хэсгээр volume хэсгийг дарах юм бол 100% хуваараа гарч ирнэ. За энэ эсвэл дисплейлээрээ гарч ирэх байгаа. За энэ balance дээр нь болохоор за default хэсгээрээ ингээ үлдээчи. За түүний дараа бүгдээрээ ингээд рекорд хийх юм бол одоо аудигийн тусад нь рекорд хийм бэрвэ шүү дээ. За дараа нь ингээд screen record хийгээд за миний микний дуу хоёр маань хоорондоо ингээд дуу нь ингээд нийлцдэг байгаа. За тэгээ дараа edit хийх юм тэрийг салгах боломжгүй. За ямар нэгэн програм за интернетээр салгах гэх юм бол гоё салдаггүй байгаа. За анханасаа бүгдээрээ desktop аудигийн тусад нь за микрофоныг тусад нь зүгээр audio track буюу хоёроор ингээд рекорд хийчих юм бол дараа нь edit хийхдээ дуугийг нь алийг нь чангалаад ихсгэх боломжтой тусад нь боломжтой байдаг. За тэхийн тулд болохоор за бүгдээрээ энэ тохиргоо руу очиод за энэ байгаа бүх тракийг бүгдийг чеклсэн байгаа. За бүгдээрээ энэ аудио тракийн бүгдийг чекийн болиулж байгаад за яах хэрэгтэй бэ гэхээр за одоо ингэх хэрэгтэй. За хамгийн түрүүлээд за iMac дуугийг нэг дээр нь сонгоод за ямар нэгэн микрофон байгаа шүү дээ. Микрофон холбоод эсвэл одоо над чиг одоо энэ iMac-ийн өөрийнх микрофоноор нь бичих бол iMac тэрийг микрофоныг болохоор 2 гэж сонгож чинь. За тэгэх юм бол яах вэ гэхээр ингэж рекорд хийх юм бол за хамгийн гол рекорд аудны болохоор iMac-ийнх байна. За дараа нь болохоор энэ iMac-ийн микрофон нь болохоор 2-р трак дээр байна гэсэн үг. За гэтээ нөгөө энэ бичлэгийн рекорд хийж тоглуулах юм бол ихэвчлэн iMac-ийн дуу сонсогдоод за энэ одоо iMac-ийн микийнхэн дуу сонсогддгүй байгаа. Тийм учраас за яг алийг төрүүлж сонсомоор байгаагийн таав ингэж бас тохируулж болно. За түүний дараа рекорд хийх юм бол за iMac-ийн дуу трак бас тусад нь байх болно. За энэ ямар давуу талтай бөөнөрөө харъя. За одоо миний хувьд болохоор iMac-ийн микрофоноор рекорд хийж байна. За рекорд хийнгээ за бөөнөрөө тест хийж үзье. За рекорд хийгээд за тусад нь болохоор нэг бичлэг тавьж үзье. За бичлэг тавьсан байна. За харах юм бол за энэ харах юм бол iMac-ны одоо desktop-ийн аудио ч гэсэн явж байна. За миний iMac-ийн микрофоноор рекорд хийж байгаа трак ч гэсэн ажиллаж байгааг харж байна. За mic testing 1 2 3 за OBS программыг тест хийж үзэж байна. Mic testing 1 2 3 1 2 668 222 1507 за бөөнөрөө аудиогоо унтраагаад за энэ аудиогоо унтраад 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 за энэ аудиог
stop recording. За бөөнөрөө энийг хамтдаа тоглож үзье. Амар уу. За mic testing 1 7 байна. Mic testing 1 2 3 тэгээд за тусад нь болохоор нэг бичлэг тавьж үзье. Нөө мэдээ зааж болно. За та бүхэн За энэ бичлэг өнөөдрийн зааж shortcut дээрээ сурчих юм бол та бүхэн edit хийх. За бичлэг тавьсан байна. За харах юм бол за бас олон зүйл дээр маш олон ашигладаг. Өнөөдрийн бичлэгийг дуусны утсанд маш баярлалаа. За өнөөдөр болохоор OBS гэдэг програмаар дамжуулаад хэрхэн screen record хийх вэ? За тэгээд аудиогоо яаж хоёр зам дээр хураах боломжтой вэ гэдгийг та бүхэн тайлбарлалаа. За энэ OBS маань стрим хийдэг програм. За дараагийн хичээл дээр болохоор камер, за эсвэл компьютерийн камер ч юм уу цусны камеруудыг холонгоо хэрхэн стрим YouTube дээр ч бай, Facebook дээр хэрхэн стрим хийх вэ талаар та бүхэн зааж өгье. За тэгвэл дараагийн хичээлээрээ уулзцаая. 안녕. Thank you.